За энэ Монголын тамирчид маань өнгөрч байгаа 2008 онд болсон Бээжингийн Олимпийн ринг жудогийн татаан дээр алтан медаль авч алтын соён талбайгаа мандуулж ирсэн бол файтингийн төрөлд одоо хоёр тамирчин маань алтан медаль хүртлээ. За монголчууд маань одоо хаач ус спортын тэмцээн уралдаанд өөрийн Монголын тамирчдаа дэмжихээр сэтгэл хангалуун хүрэлцэн очдог болжээ. Төрийн соёд алтан соён талбайтайгаа мөн үзэгчд маань хүрэлцэн очсон байсан юм аа. Тайландууд бол энэ төрлийн урлагтаа нэлээд шилдэгнэ гэж тооцогддог шүү дээ. Тийм, Тайландын Мутагийн дэлхийн аварга надад тоглолоо. Ясандаа үнэхээр их баяртай. Өөрийгөө бүгдийг л дайшлаад тоглолоо. Бэлтгэн сургуулиуд дээр одоо өөрөө ярьжсэн Тайландтай таарчжээ гэдэг ринг дээр гараад тулаа их ямар байна. Өөрөө бас олон төрлөөр үзчихсэн. Энэ удаагийн энэ файтингийн тулааны талаар. Өмнө нь Кевонд кикбоксер Тайландын аврагтаа тоглож ирсэн л та. Тэр нэг кикбоксер болохоор зэрэг өөрөөсөө одоо энэ файтингаар болохоор арай л амар байна л та. Тэгээ Монгол хүн болохоор барилддаг. Барилдаад ирэхэр чи бас өөр болчих юм шүү дээ. Өрсөлдөгч байгаа талаа. Өрсөлдөгч хүчтэй юм байна уу? Тэ их хатуу нөхөр нь. Цохоод хуучин гимтлээ сэдрээгээд гараа жоохон гимтэйчлээ тэгэл. Өрсөлдөгч сайн өрсөлдөгч байна. Ядаад рингэн дээр яг оролцох тэр мөчөө дурсаач. Өө тийм. Хуучны Монгол ухаага үргэлжлүүлж хатаасандаа баяртай. За энэ өдрийн хамгийн сүүлчийн тулаан Скандинав хойгоос үргэлжлүүлсэн Шведийн тамирчин Лайс Веберлов, за хятадын шилдэг тамирчин Ванг Сай нарын хооронд болсон. Шведийн тамирчин метр 80 см өндөртэй, 77 кг жинтэй 20 настай. За хятадын тамирчин метр 84 см, 78 кг жинтэй 23 настай. За тулааны хувьд одоо мөн л одоо мэрэгжлийн файтинг рингинд бол одоо хэд хэдэн тулаануудыг хийсэн юм хоёр тамирчин тулаа хийсэн байгаа. За Шведийн тамирчны хувьд одоо жудо өрөлдөг гэсэн мөн файтингаар нэлээд олон тулаанд гарсан. Хятадын тамирчин бол одоо самдай боксing тамирчин мөн барилддаг, дууддаг ийм хоёр тамирчин одоо тулааны хийж байна. За энэ хятадын тамирчин боох юмэр цаас модож дотроо гарчлаа. За зүвдэг орж байна. За энэ баруун гараа цохил дээр тулгайж байна. За Шведийн тамирч дээр нь гарсан одоо тулааныг үргэлжлүүллээ. За баруун гарын хөштэй цохил. За энэ хятадын тулаанч нь үнэхээр одоо сайн одоо нэлээд олон тулаанд орсон туршлагатай, цохилтаадаг, хамгаалагч чадвартай одоо нэлээд өндөр тийм тамирчин байсан. За энэ одоо болт энэ бол нэлээд хүнд болт орсон. Хөлөөр ботсон биш үү? Хөлөөр ботсон. Одоо түрүүнд солонгосын тамирчин энэ болтыг хийсэн. За үнэхээр энэ хятадын тамирчин үнэхээр энийг сайн хамгаалж энэ болтноос гарсан. За үнэхээр одоо үзэгчсэн одоо хятадын тамирчин болтноос гарахад үнэхээр баяртай. Тэр зингэлдэх одоо үнэхээр аим өсөр дуучманд автж ирсэн. За их бат. За энэ хоёр бол нэлээд удаан зодтолсон. Одоо эхний өвдөө 10 минут одоо тулаан хийсэн байгаа. Хоёр дахь үеийн тулаан гаргасан. Одоо 3 тулааны нэг нь одоо энэ тулаан. За хятадын тамирчид эндээс үнэхээр таан тулааныг хийж чадж байна. 10 минут одоо ингэ тулаан хийдэг бол төвчээр шаардсан да. За үнэхээр төвчээр үнэхээр одоо өндөр бэлтгэжтэй тамирчид ингэж л гарна л да 10 минут. Гэж файтингийн төрлөөр одоо ингээд ямар нэгэн барьц байхгүй одоо юм нөөд биеийн одоо хөлөрсөн одоо цохилд ороход нэлээ хэцүү юм болцсон. Дугуулгаад тэр энэ хоёр тамирчин 10 минут судалдаад тэр одоо ядар сүлдсэн нь үнэхээр одоо ойроос хараа үзэгч тарахад нэлээ ажиглагдж байсан. Гэсэн хэдий ч үнэхээр одоо бэлтгэл сайд хоёр тамирчин гэдгийг харуулж үнэхээр сайхан тулааныг өнхөө тулаанд хийсэн. За зү. За эндээс сайхан унгаалаа. За энэ хүү тэмцээний зохион байгуулсан одоо холбооныхон 8 сард Монголд одоо ирэхээр болсон байгаа. Магадгүй бас дараагийн тулаанууд Монголд удахгүй зохиогдох хаа. За дэлхийн файтинг бол олон төрлийн тулаанууд байдаг тийм ээ. Тийм. Олон холбоо, олон төрлийн тулаануудыг хийдэг, чансаа ихдэг. За Шведийн тамирчин доор нь хятадын тамирчин дээр нь одоо гэсэн одоо нэг л ялгч болоо шүү дээ. Үнэхээр энэ хоёрын тулаан үнэхээр хүнд
мундаг дулаан болсон. За энэ баруун тохой. За энэ одоо эхний үед болсон 2 дугаар ихэлсэн. За үнэхээр хятадын тамирч үнэхээр илүү үнэхээр сайн ажиллаж додолдож байсан. За энэ бол 10 минут үтцсэн одоо 2 дугаар ихэлсэн дулаан үргэлжлэж байгаа байдал. За үнэхээр сүлдсэн. За энэ зөвд үнэхээр сайн орсон. За эндээс за энэ гарт навчлаа. За үнэхээр энэ жудогийн хүн гэдгээ. За цагийн төгсгөл нотолж энэ даа. Тэгэхээр одоо цаг дуусахад хэдхэн секунд болсон. Тэнцэхэд одоо хэдхэн секунд үлдсэн байсан. Хятадын тамирч үнэхээр одоо мэдээж энэ хоёр тэнцээ үл хэрэггүй. Ялалт хэрэгтэй байсан. Тэгэхээр одоо тэгэхээр ялсандаа баяртай багш байна. За бүгдүүдээ 15 минут одоо ялж байж эцсийн мөчд одоо ганц өчөө хэлэлтчихсэн шүү дээ. За ингээд шивэдийн тамирчийн удаагийн тулаанд ялалт байгуулсан юм аа. Монголын шилдэг ирчүүдийн халд тулааныг үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид та бүхэндээ дараагийн нэвтрүүлгээр Монголын файтингийн тамирчид дэлхийн өнцөг улам бүрт сонирхолтой сайхан тулаан хийсэн нэвтрүүлгүүдийг хүргэх болно.